Монгол хэрэглэгчийг Монгол сүлжээнд нь яаж холбогдуулах тэдний үндсэн ард түмнийхэн донд хүрчдэг бол. Тийм болох үе дээр бол тийм хонсон эсвэл одоо хүмүүсийн одоо 2000 Монгол сүлжээ одоо хамгийн яг эхэлж ингэж хүмүүс анхаарал тавьж байгаа нь одоо 2000 он 2004 оны юм. 2000 оноос 2000 оноос анхны хэлтэн байхаа. Тэрнээс өмнө бол жураг байсан юм чинь. Бүр жургаараа ингэж гарч ирсэн. Тэрийг одоо албан ёсоор бол бодохын арга байхгүй байх юм чинь. Тэр 2000 он Монгол соёлын сүлжээ эхлээд одоо Монгол үсгээр ингээд бичигдсэн юм сүлжээ анхныхаа гарлаа. Тэрнээс сүүлээр одоо Монгол сүлжээгүүд бол хөгжиж байна. Улам болмаараа олширж байна. Хүчин бож гарч байна. Дотор наадлын нарийн хуваарлал гарч байна. Одоо дээрэс нь бол доторх бэл оролтноос нэмэгдэж байна. Хөгжилтийн хандш бол ерөнхийдөө сайн. Тэр хандшаараа бол одоо тэр хожим 5-3 жилийн дараах гэд манай одоо хөдөөний малчтууд, тариачтууд сүлжээгээ ашиглаад одоо тэрний дотроос одоо яг манай өнөөдөр ярьж байгаа сэдвийн дагуу харилцаанаа багж болох одоо КК ч юм уу. Эсвэл одоо Монгол КК болжоо. За эсвэл одоо Монгол гар утас ч юм уу. Тэр ийм сүлжээн дээр шууд ингээд ашиглах боломж бүрэн байгаа. Хорхон цагийг ингэж одоо бусад одоо хятад сүлжээтэй харьцуулах нь одоо их одоо нас багваа ингэж хэлж болно шүү дээ. Ари бас сочирж байна. Гэхдээ одоо Монгол улс ихтэй харьцуулах юм эсвэл одоо хятад сүлжээнүүдтэй харьцуулахад бас хожирж байна. Энэ яагаад гэхээр манай энэ Монгол сүлжээнүүд бол ер нь одоо гол хөшөртөл нь хаавынхан гэхээр ер нь одоо мөнгө жоос нэлээд очир дээр ирнэ. Одоо энэ бөл оруулалтын асуудал ер нь олонхий одоо манай одоо албаны талаас ингэж ихээр бөл оруулж хийсэн сүлжээг бол баг одоо манай Монгол хэлний сонин мэдээний сүлжээл байх та. Тэрнээ 9 сарын 28-нд эхлээд одоо жил баг өнгөрсөн шүү дээ. Одоо жилийн яг сайхан тэмдэглэл хийсэн. Тэгээд одоо гарч яг байдал бол бүгд дэлхний 34 улаас орно. Ангол төнтий улсад бол манай энэ гарч өнгөрсөн. Ангол дармын тоо одоо тэр дэнжилэн гэж шүү дээ. Тэр нь бол одоо 900 жилийн том болоод байна. Өндөө нэг Домдод улсын чөөндодод нэг сүлжээд авч ижил нэг жил дотор одоо ингээд нэг хэмжээд хөрөнгөд бас амаргүй. Энэ дотор манай олон талын чармалаг байна. Нэг нь бол нам засгаас бол хүний жартал бэртэл болох өргөр өгчтэй сайхан хангааж. Манай санны ороогоос дарга нараас эхлээд манай бол сайхан халамжилж олон талаараа одоо жаанж болсон. Манай эндээга нөхөд народоос одоо их чармээ зажлаад одоо энэ ол талын авсарсны ачаар олдорон чармэсний ачаар энэ хэмжээ төрлөө гэж бодож байна. Өндөө одоо яг чөвөндöt энэ дотор хэлцлээд авал манай энэ хөгжилд бол нөлөө төргөн гэж хэлэх бол. Тэглүүд бол тийм нэг л одоо 100 төмөрх нэг усгатай тийм нэг сүлжээ байсан. Одоо бол усгийн тоо бол 2000 төмнээ усгийн тоо. Монгол одоо жохол бол бас хэдэн төмөл бол санаамар орсон байна. Ингээд бол урд нь бол хүн дэм мэддэггүй. Одоо тэр одоо бол бас мэддэг нь явагдсан олширч байна. Өдөр одоо нэмэгжил байна. Тосгай хинэ тоогоос өдөр одоо сайхан нэмэгдээд. Манай энэ бол одоо хүнд бол өссөн болгоно л бас л таны төрсөлж одоо сайхан хэрхэлж байна. Тал талын улсад байна энэ дотор. Одоо энэ малчи хардад байна, катра байна, одоо тосгай жахалч юм уу улсын мэдэн ажил хийдэг хүн юм уу дарга найд юм уу тэгээд ол талын үнээс манай нэмэгч. Тэгэхээр энэ бол манд авчиж бол их олж амгч шиг санагдана бас дараалд их шиг санагдана. Зөв ингээд магтдаг юм бид одоо олон зэн хийгүүл тарна гэж бодно. Тэгэхээр одоо энэ талаар бид бас одоо олон арга зөвөгчлөөд бас зэн юм хийх санаатай.
ер нь одоо монгол хэлний сонин мэдээний сүлжээ ингэж ажиллаж ирснээс ингээд хараад байхад энэ манай интернетэд холбогдох монголчууд интернетэд холбогдох өөрийн орон жишээтэй болоход бол ер нь одоо төрийн оролцоо ингүүл одоо албан байгууллагын оролцоо албан талын одоо дэмжлэгөө их хэрэгтэй болж байгаа юм. Ер нь одоо манай хэдэн одоо интернетэд ордог, интернетаа хайрладаг эсвэл монгол хэл бичгээрээ интернет вебсайт байгуулж, сүлжээ байгуулж ажилладаг ийм халуун сэтгэлтэдийн чармайлгаар болохгүй юм байна. Нийгмийн талын дэмжлэг хэрэгтэй. Ер нь одоо хамгийн чухал үнэн дотор бол одоо төрийн оролцоо, албан байгууллагын оролцоо, ааж ахын талын дэмжлэг их хэрэгтэй болж байна. Учир нь бол одоо энэ бол нэг хувь хүний сонирхлын асуудал биш ээ. Манай үндэсний ирээдүйний асуудал. Энэ интернет гэсэн юм бол ер нь одоо манайсын даяарчлалын унаа. Ер нь бид 13 дугаар зуунд одоо ингээд морь унаад даяарчлалыг биелүүлж ирсэн бол бид одоо интернет гэсэн юмас салж даяарчлалд орж чадахгүй. Тэгэхээр би бол бодож байна. Ер нь одоо интернет гэсэн юм бол монголчуудын даяарчлах хамгийн сайн унаа. Тиймээс энэ интернет гэсэн юм одоо монголчуудын унаа болгох гээд бас ер нь албаны талын юм төрийн оролцоо их хэрэгтэй гэж боддгийг. Тэгж хүсэж сандгийг. Учир нь одоо манай соёлын том орон байгуулна гээд их сайхан бодлого явуулж байгаа. Энэ бодлогын одоо нэг бүлэг бодлого нь манай одоо интернетийн энэ унаа руу хандах хэрэгтэй гэж боддгийг. Учир нь монгол соёлыг одоо ер нь монгол соёлын том орны байгуулахад, соёлын том орны байгуулахад ер нь одоо энэ унаагийн илүү одоо сайн тэжээл урдаан тэнцэж ер нь одоо монгол хүмүүс ер нь одоо морийг бол ер нь хөглж эдэлдэг шүү дээ. Айны хөг, чирэг дайны хөг гэж. Тэр адил манус одоо бас интернет гэсэн унаагийг бас хөглж эдэлж болох юм болов уу гэж санддаг юм. Тэгэл одоо энийг интернетийн хаваад авч хэлбэл одоо манай монгол сүлжээ тийм ариун болж байна. Одоо бас гарахгүй ариун сүлжээдүүд байна. Ховын сүлжээ бас байж байна. Энэ сүлжээдүүдийн одоо хамгийн одоо орлого гэж ярих юм бол яаж энэгээр одоо жоос мөнгө олно. Энэ бас нэг юу байхад одоо нэг сүлжээ байхад чи бас өөрийнхөө нэг жаахан орлого жоос мөнгө бас байгүйгээр энийг одоо үргэлжлэн хийнэ гэдэг чинь санаа байгаад унаа өгөхгүй ийм учраас байж байна. Энд одоо өөр байгууллага нэг чи оролцох бас нэг тал байна. Чухам энэ сүлжээ өөрийнх нь орлого гэвэл одоо чухам 60-аас олно уу? 60 чухам орж болно уу? Одоо би сонсохоор бол манай монгол сүлжээний олон хий 60 бүгдөө бүр жоос авдаггүй гэсэн байна. Тийм ба. Жоос авсан. Тэр ягаад вэ гэхээр одооны монгол сүлжээгт эжигнэлтийн бос. Тийм юм. Эжигнэлтийн бус сүлжээ болгоноор дээр одоо эжигнэлтийн орлого гард дийлэхгүй л да. Тэгэхээр одоо бол монгол сүлжээг хийж байгаа хүмүүс чинь өөрийнхөө хармаанаас л гарах хэрэгтэй. Тэгвэл тэрийг одоо ингээд ховруулаад хүн болгоно одоо манай яг одоо телевизтэй адилхан ингээд жоосоо нөгөө 60 тавьдаг шиг манай сүлжээн дээр бүр тэгээд тийм шиг байдалтай болчихвол харин манай сүлжээнд улам ашиг тавь шиг. Тийм. Тэгэхэд ч одоо дагалдуулаад одоо ад чухлын 60 ухамсар юм уу? Эсвэл одоо ад чухлын монгол соёлын ухамсар эсвэл одоо монгол сүлжээнүүдийн ад чухал ухамсар гэсэн юм энэ хэдэн жилийн юмцууд уялдал гарч ирнэ. Тэгээд тэр уялдлыг шууд аван хэлэхэд амар боловч биелүүлэхэд л их хүчээр. Тэгэхээр одоо манай их юу байна уу? Хорой юм уу? Одоо заавал жишээлбэл энэ монгол сүлжээн дээр бол одоо 60 50 болохгүй гэх юм уу? Ийм тийм тогтоол гэсэн юм байхгүй. Одоохондоо бол тийм байхгүй. Ер нь одоо хэрэглэгч чөөхөн байна. Манай монгол сүлжээ хөвсөд. Энэ хэрэглэгч чөөхөн байх болохоор нь одоо ер нь 60 хүний 60 авчраа тавихад бас сэтгэлд ер нь төвдгүү. Тийм шүү. Ер нь хэрэглэгч олон болохоор нь бас одоо тэр 60 тавих дуртай хүмүүсээс олон болно. Энэ орчмоос бас одоо ингээд манай сүлжээ өөрөө удас ирээд бас ярьж байна. 60 50 бүлэдийн мөнгө авахын тэгэхээр бас өөдөөс нь төлбөргүй шүү даа л гэж хэлж байна. Учир нь одоо өөрийн сүлжээнийхэн уншигч хэдий байна, хэрэглэгч хэдий байна гэдгийг дотор нь тоотой болохоор нь ер нь одоо тэднээс ингэж мөнгөөр ч юм уу ямар гэж юм эхэлж болохгүй шиг бодогдно. Тэгэхээр ер нь хэрэглэгч олон болсон орилд орвол би одоо бардам ингээд авч болно. Илүү ч авч болно гэж бодно. Тэгэхээр ер нь хамгийн чухал нь одоо манайсын эжигнэлтийн саад болж байгаа зүйл бол ашил хэрэглэгч. Хэрэглэх хүн олон болохоор нь ялаач гэсэн одоо энэ 60 жанг тавихад бас их боломж гарч ирнэ гэж бодож байна. Бид одоо эжигнэлтийн бос байснаасаа эжигнэлтийн болж болно тийм. Өөрчилж болно шүү дээ. Ер нь тиймээс бол хамгийн чухал нь монгол хэрэглэгчийг монгол сүлжээнд яаж холбогдуулах тэдний тэр энэ аргыг илүү бодох хэрэгтэй. Тэгэл одоо монгол хэрэглэгчийн хаваас авч хэлээ одоо готдоор байж байгаа нэг үлэг оюутад нэг үлэг хүүхдүүдээс гадна одоо үнэн манай хөдөөгөр бол үнэн баг энэ сүлжээн дээр гарна гэдэг ийм нэг ухагдсан бол баггүй байж байна. Тийм ээ. Энэ бас нэг нэлээд урт хуучгааг өнгөрөөх мөр. Яг тийм болохноор нь одоо тийм докторгуу тийм хэрэглэгч байж байгаа болохоор одоо жишээлбэл одоо энэ дээр бол тийм юу гэдэг эжигнэлтийн тийм хадлага авд дийлэхгүй. Ийм энэ үл их саат байгаа. Хэрвээ энэ докторгуу одоо жишээлбэл одоо манай оюутад юм уу одоо нүглэг сэхэтэд эдгээр энэ хэрэглэгчдийнхээ хүрээнээс даваад үндсэн ард түмнийхэн домд хүрчдэг бол тийм болох үе дээр бол энэ эжигнэлтийн юм ухамсар юм уу эсвэл одоо хүмүүсийн эжигнэлт шаардлагатай тийм хэмжээ
тэр аяндан гараад ирж байна. Тэгэхээр тэр үе болоход бол Монгол сүлжээгүүдийн одоогийн байдал юм уу эсвэл аж ахуйн байдал эсвэл одоо тэдний хөгжилтийн хурдч юм уу одоо хүрээ явж байгаа нь бүр сайн болно. Тэгэхээр одоо яагаад тэр юугийг хүлээж байгаа вэ? Тэр жоохон хөжөө ирэх байх гэхээр бид миний сайн ярьсан шиг их утахгүй. Тэр манай Монгол үндсэн ард түмнийхэн дотор очихоо нэг их юм аруудахгүй. Одоогийн манай улсын төр сүлжээний тухай дээр бэл оруулалт юм уу? Эсвэл одоо хүмүүсийн одоо малчтуудын, тараачдуудын тэдний хөдлөх хомсор чиндэж байгаа. Дээр нь манай залууч бол тэдэнд бас нөлөө өгч байгаа. Шин сайн замруу дагуулж байгаа тийм урдалдаар тэр нэг их утахгүй байхаа. Тийм болохоор бол миний бодохоор Монгол сүлжээгийн одоо ирээдүйн гэгэн саруул байгаа шүү дээ. Одоо энэ хөдөө тусах юм уу одоо малжих хорны энэ одоо энэ суур одоо энэ бүтээн байгуулалт шүү дээ. Сүлжээний хамаатай энэ бүтээн байгуулалт бол тийм одоо төвлөр биш ээ. Хөдөөний ард бол одоо энэ төлөлийн одоо олон төлөлийн хэд одоо хязгаарлалт талаас болж одоо энэ төлөлийн одоо энэ сүлжээнд дэр бол одоо гарт дийлж зарим газар байхчгүй одоо нэг хошуу орчмоор бол байна. Зарим зүгээр шиг сумд бол байна. Тэгэхээр доошоо одоо гачаад оруулаад байхгүй. Бүх нийгмээрэн хөдөлж одоо энийг бол одоо нэг одоохондоо бол манай сүлжээ бол одоо нэг бүлэг байна. Гэтэл тийм нийтэм биш ээ. Жишээлбэл манай одоо зарим байгууллага нь одоо энийг их чухалчлаад ингэж байгуулж байгаа юм. Олонхын байгууллага энэ юм одоо болтон хийгээгүй байгаа. Тэгэхээр манай одоо энэ эл одоо шатны засгийн газар жишээлбэл гачаагаас аваад одоо орон хүртнэ. Жишээлбэл одоо эл бас одоо энэ хошоо юм уу одоо аймаг хотын юм уу энэ эл одоо тийм ажил үйлсийн юм байгууллагууд ясандаа бол бүгдээрээ бол одоо Монгол сүлжээ байгуулалт харна. Ингээд бүх одоо энэ одоо төрийн бодлого юм уу хуул чааж юм уу одоо энэ нам засгийн одоо энэ элдв янзын шийдвэрийг бүр монголоор сүлжээн дээр гаргах одоо ийм хэрэгтэй байгаа. Гэтэл одоо бол тийм одоо хэмжээнд бол хурд дийлэхгүй хол одоо бас жүрж байгаа юм да. Ялангуяа одоо энэ хошоо шатных нь бол нэг бүлэг хошооных нь байна. Гэхдээ бол тэр уулга нь их хумс. Одоо зарим нь бол одоо энэ сүлжээгээний одоо гаргаад одоо хэдэн жил болж мөн тэр уулга нь ховрхгүй одоо ингээд тэгэл тавьж байгаа тийм бас байна. Радиог нь одоо телевиз гэн сүлжээ байх боловч тэр уулга нь тийм баялаг биш байна. Энэ сүлжээ гэдэг юм бол одоо олон талын уулга багтах хэрэгтэй байна. Жишээлбэл одоо гагцхан одоо энэ нэг сони мэдээ хийгээд болохгүй шүү дээ. Жишээлбэл одоо энэ хуул чааж юм уу одоо нам засгийн одоо элдв янзын бичиг материал юм уу одоо шинжлэх ухааны мэдлэг юм уу амьдралын мэдлэг юм уу одоо талын одоо энэ ажлыг эрхэлж байгаа хүмүүс бол талынхаа энэ юмуудыг бүгдийн сүлжээн дээр гаргаж дахиад нэг нь бол манай одоо угийн ном жохоол юм уу манай одоо энэ номын сан юм уу одоо энэ номоо бол бүгдийг нь одоо компьютерчлаад бүгдийн сүлжээн дээр гаргаж одоо нийгэм тус гэх одоо ийм нэг одоо нэг сайхан нэг орчныг гаргах. Энэ орчныг гаргахад бол 1-2 хүн юм уу нэг 5-10 хүн чамаагаад болдог юм биш. Бүх нийгмээр чамаах хэрэгтэй. Инхүүлсэ манай энэ бүх сайхан орчин бүрэлдэн ингээсээ гэдэг сайхан одоо ийм нэг сайхан соёлыг одоо үүдд дийлнэ. Би бол одоо ингэж боддог. Монголчууд бүр 400 хэрэн том байна. Энэ дотор одоо монгол бичгээ мэддэг нь би тахлаар бат гээд 200 төмөн бол монгол бичиг мэддэг. Би 200 төмөн ярих нь 10 төмөн манай сүлжээд гардаг юм бол манай сүлжээний эхлүүлж хийсэн нэг жирлэлд бол лавтын хүртэл гэж бодож байна. Тэгэхээр манай монгол сүлжээний иргэд бол тийм одоо сүлжээний тийм ухаамсар бас чингэж сайхан юу гэж хэлхий тийм одоо төвлөрж үдэ бас тэр сүлжээний төвшин бас тийм өндөр болоогүй тэр хэмжээнд байсараа яг хүний хятад сүлжээний иргэдтэй ялтгааж үзвэл битдэг юм гэнэ Монгол одоо ярилтдаг жийл гэнэ энэ талаар бүр одоо дагуулж энэ талаар одоо бүр тийм нэг жангшилтэй болгох ийм үүрэг бол манд яг тулгарч байгаа. Тэгэхад манай олон хий одоо нэг манай монголчуудтай энэ сүлжээнд гарах нэг жангшил баса их дутмагчтай бас тийм ухаамсар дэмий байхгүй.
зарим нь хөл одоо ийм сүлжээ гэж байдгаа гэж хэлэхээс тэр сүлжээнд гарах. Ингээд жаахан Ахмад улсууд бола сүлжээний талаар сүлжээнд гарах талаар тэр энэ мэдлэг дэмий тийм бүрэн биш шүү. Сүлжээн дээр ялангуяа юм бичиж чадахгүй. Энэ бол одоо сүлжээн дээрээс одоо сүлжээний ард санал шүгмэд бичээхсэр мөнгө калле тэр үсэг оруулах тэр системийн бол одоо жоосгүйгээр өсөн буулагж авч болно шүү дээ. Гэтэл энэний одоо нас явсан улсууд энийг бүрч чадахгүй. Энэ бол одоо энэ залуучууд их сургуулийн уюутад энэ манай Монгол сүлжээд гарах вэ? Юмс энэ Монгол сүлжээний талда нэг нь бол энэ санал шүгмжийн чангатгааж ягаад хоршлыг чангатгааж шүү дээ. Хоорондоо нь одоо сүлжээтэйг нь харилцан солилж нөө. Нөгөө талаар одоо нэг агуулга бол манд бол тун шаарддаг гэж байна. Урдаар мөдүүлнэ шүү дээ. Мөснөө сүлээр одоо манай сүлжээндээ гараад манай сүлжээндээ ярив санал шүгмж өгөөд энэ сүлжээгэд манай үндэнд Монгол соёол энэ одоо их ярив өрсөлдөөнд учирж байгаа шүү дээ тийм ба. Сүлжээгд одоо 4 дугаар үеийн жуучил үргэж байна. Одоо энэ хамгийн шин мөрөгжлийн нэг арга барилаар үндэнд Монгол соёолд авч үзвэл энэ ч одоо нэг өсрэлтийн чанартай юм нэг хөгжилтэй ачирч болно. Жалгаад энэ нэг сүлжээ гэсэн нэг жуучлалаар дамжижгаад манай Монгол соёол боломж хаашаа нь одоо хөгжиж өнөө жалгамжилж хамглах юм шин нэг боломжийг хангаасан шүү дээ. Иймээс би бол одоо манай сүлжээнд цаатдаг, сүлжээнд иргэж сүлжээнд нанд. Тэгвэл сүлжээнд гардаггүй манай алван гатрууд байна. Манай дөөд төсийн өн сөгөөтөд байна. Ялангуяа манай уюутад бол манай Монгол сүлжээнд дэмий саатдаг. Одоо бид нь одоо тийм их үгүй ярьж хэрэггүй шүү дээ. Гэтэл одоо бид нь өөсийнхөө нэг үсэг бичиг, өөсийнхөө одоо нэг Монгол соёолоо нэг хамгийн шин жуучлалыг хөргөлж ягаад өнөө нь одоо хадгалж, хамгалж хөгжүүлээ бол миний хүчээр ганцхан манай сүлжээ хийдэг сүлжөөчөнд түшиглээд болох юм шиг. Манай бүх монголчууд энэ бүр оролцох ийм чухалтай гэж би бол үзэж байна. Иймээс нь одоо би манай монголоор үжиж, монгол бичиг үжиж, монголоор одоо бичиж чаддаг ийм монголчууд, ийм монгол хэлтэд бүр одоо манай сүлжээнд гарах юм хүсэж байна. Энэ одоо ганцхан үнэндээ ганцхан манай юулс, манай л ажил биш ч та. Би бодвол одоо бүх монголчуудын бүр одоо уамсраасаа хийвэл жоох хөстэй ажил ч юм уу гэж боддог. Хамгийн чухал нь монгол хэрэглэгчийг монгол хэлээр яаж халуулдуулах тэдний үндсэн ард түмний хондонд хүрчдэг бол. Тийм болох үе дээр бол ингэж тийм хомсол эсвэл одоо хүмүүсийн одоо жоос хүмүүнээс гадна өөр одоо хичээлдийн талаас хамгийн одоо толгой өгдөг хичээлүүд одоо юу ярилт. Их хүчний ярилт тийм. Тэр одоо их хүчний ярилт гэхээр бол одоо юу гэж ярих вэ? Монгол сүлжээгүүч одоо өөрөө тийм хөвлөн нийтлэх тийм ертөнц бол тийм эрхтэй тийм бос байгууламж. Одоо жишээлбэл манай сонин биш. Сонин бол одоо сонин сэтгүүл бүр өөрөө хөвлийн зөвшөөрлийн тийм дугаартай. Сүлжээ бол ийм зөвшөөрөл байхгүй. Гэтэн чөлөөтэй. Тэрэн бол одоо ийм зөвшөөрөл байхгүй юм чинь би танай хүчийг аваад би энэ дээр нийтлэнэ. Та зөвшөөрсөн байвал би нийтлэлээ тийм ээ. Тэгээд одоо хэрвээ ямар нэгэн сэтгүүлээс би танай жохолын зөвшөөрлийг би аваад ингээд нийтлчих гэж чинь тэр чинь хуулд нийтж байгаа зөвшөөрөл мөн үү биш үү гэсэн явдал гарна. Хэрвээ би өөрийнхөө бичтгэл битнэвэл би өөрөө нэг ийм сүлжээ хийж байгаа. Манай 10 хүн ингээд сүлжээ хийсэн 10 хүн өдөржин бичээд л байхаар бодоход хүмүүсийн хэрэгжийг хангаад дийлэхгүй болно. Тэр нэг хүчгийн асуудал бол бага асуудал биш байгаа юм. Одоо манай хэрвээ сүлжээнэ гэсэн тийм сарвалдлагчийн үнэмлэх юм уу? Эсвэл сүлжээнэ гэсэн тийм хөвлөн нийтэлж болох тийм зөвшөөрлийн үнэмлэл байсан нөхцөлд орвол энэ ямар ч хүчирдэл биш болчихно. Тэгэхээр бол одоо бол сүлжээнэ хөвчгийн ерөлт гэсэн юмыг нэг их амар баярлууштай ярьдийлэхгүй. Тэгээ манай Монгол сүлжээний хавьд одоо бас ямар ариун жишээлбэл одоо дээрээс юм уу одоо төрийн бодлогын талаас бол ямар уулгуудыг тавьж болох юм уу? Энэ талаас анхаарж яхах нь одоо өөр сүлжээдүүдтэй адилтгаа бол бас чанга тал байна уу? Энэ дээр мэдэгдэж байна. Адилхан байхаа. Адилхан байх. Гэхдээ бол одоо хавьд их анхаарах. Монгол сүлжээний тухайд бол хяналт тавьж байгаа байхаасаар тэрнийг ахиулж байгаа юм уу? Эсвэл одоо тэрнийг дэмжиж байгаа, тэтгэж байгаа одоо тийм манай улс төрийн талаар ч юм уу манай одоо засаг одоо ямар ч албан байгууллагаас ийм дэмжиж байгаа юм уу? Эсвэл одоо ийм нэг зүгээр үжил санааны хүчнээр дэмжиж байгаа ч алга одоо байхгүй л гэж хэлнэ. Ягаад харин ханиалт бол манай ч байгаа шүү да. Одоо наадчихтаа сүлжээн дээр хуул ус адалгаа хийж болохгүй. Одоо чи заавал одоо чахалгаа олгооны байгууламжийн ханиалтаар одоо тэгвэл одоо дээр нь бол одоо дотоодын хамгаалах байгууламжийн ханиалтаар
энд ороодлсон байх хэрэгтэй. Дээр нь бол одоо хэрвээ чи эжигнэлттэй болсон байвал одоо аж ахуйн хамгаалалтын байгууламжтай бас тэр хяналтыг хүртэх ёстой. Гэхдээ манай энийг ахиулж байгаа ямар нэгэн жилийн одоо нийгмийн хүчин буюу эсвэл одоо манайхаас дэмжиж улс төрийн ямар нэгэн ураа юм уу тийм жилийн юм бол тасаа. Тийм юм бол яг үгүй тийм. Тэгэхээр одоо яг биеэнд дахаас өөр ямар ч аргагүй юм байна тийм. Тэгэхээр бол одоо яг сайх одоо ийм нэг одоо юу гэж хэлэх юм. Нэлээд голч бас юм дан чиглэлээр ингээд хөгжиж байгаа болохоор энэ хөгжилтийн хурд чинь нэг их баярлууштай биш. Хөгжилтийн хурдтанд саат арвин л байгаа. Явж томдно. Энэ бол одоо манай яг Монгол хэлвчгийн адлын дүрмүүд нийтлэгсэн шүү дээ. Яг энтэй холбоод ярихаар нь бол одоо энэ бас ер нь манай Монгол хэлвчгийн одоо хэрэгжилт, Монгол хэлвчгийн хэрэглэх нэг талын чухал нэг юм болж байна. Учир нь бол одоо угын тэр Монгол хэлвчийг хэрэглэх тэр нэг хажгаарыг даваад манайс бол интернетаар бол Монгол хэлвчийг хэрэглэх тийм орон жагарч ирсэн. Тэгэхээр энэ бол яг одоо сая би ярьсан шүү дээ. Манай үндэсний ирээдүйтэй холбогдох том асуудал. Энэ асуудлыг бол хэрвээ одоо унтгалж болохгүй гэж би бодно. Юмсаа бол би бол одоо төрийн оролцоо, алан байгууллагын дэмжлэг энэ нь их хүсдэг. Энэ одоо үжигэл бага асуудал. Гэхдээ яг нарийн бодвол манайсын одоо Монгол хэлвчгээ хэрэглэх өрхөн юун дээр оч биелүүлнэ байх гэхээр бас интернет гэсэн ийм нэг том юм байх хэрэгтэй. Энэ имийг ашиглахгүй бид Монгол хэлвчгээ хэрэглэх орон зайгүй болж байна. Тийм боломж гарч ирэх шүү дээ. Тиймээс ер нь одоо манай Монгол хэлвчгийн одоо вебсайтууд сүлжээгүүдийг ер нь одоо бас ер нь одоо хяналтаасаа бас гадуур илүүхэн дэмжих хэрэгтэй болж байгаа. Тэгэд нь бол мас голдуу энэ хотын тойм юм уу сургууль эсвэл хоолны газар дэлгүүр жуулчил амьдралын ордом ажил олох зах зээл сурах зам буудал барилга оюутал урлал тэгвэл танилцыг өмөмлөг эдгээр уулгыг хамарсан байна. Энд бол одоо Монгол соёл түүх одоо Монголын нут тавчаан энд бүр юу Шингэсэн Монголын нут тавчааны өөрөө амаараа ингээд яаж Шингэсэн одоо ч гэсэн сургууль бичиг түүх соёлын хамаатай мэдлэгүүд эсвэл өөр Монголтой хамаатай ч юм уу Монгол улстай ч хамаатай ч юм уу эсвэл бусад газрын монголчууд гэсэн тэгээд Монгол өмөмлөг тэгээд Монгол жав ил ингээд одоо Монгол содон хүмүүсүүд одоо эрдэм шинжилгээний хамаатай Монголд гол Монгол эрдэм шинжилгээний хамаатай юм эсвэл одоо шашин суртахуун ч юм уу эсвэл одоо ахтун үндэстэн гэсэн эдгээр одоо үндэстэнгүүдийг тайлжуулсан эдгээр болгоодыг багтааж байна. Хөрөлдөөн гэсрэн дээр нэг хөдөн хүнээ ярьсан юмсууд л байна. Одоо зүгээр суугаад энэ улсуудын ингээд өөрөө битсэн юмсууд шүү дээ. Боловсрол гэсэн бол голд нь соёлын хамаатай юмсууд энд тайлжуулж байна. Одоо энд нь гадаад гарах юм уу, монгол хэл сурах юм уу, эсвэл одоо курс сургаалт гэх юм уу, уламжилт яс чан шилгэх юм уу, одоо бэлэг сургаал юм уу, тэгээд сургуулиуд зөвсөр хүүхдийн хомжуул эсвэл багшнаар ингээд одоо шалгуулалтад тусдах юм уу, эсвэл одоо хууль дүрмийн хамаатай гэдэг. Шалгуулагчдад туслах тэр хэсэгт нь одоо голдуу. Энд одоо ямар шалгалт байдаг юм уу, эсвэл одоо одоохонд ямар шалгалт болох ч юм уу, эсвэл ямар шалгалтын сэдвүүдэд одоо зориулсан юм уу, эсвэл энэ шалгалтад яаж хандуулж явах гэх тийм арвин мэдлгүүдийг бичиж байна. Би бол багаас нь бол хөдөөгийн нэг малчны хөвгд баг сургууль суухаа цаанаа сургуулиар суучаалаа. Цаанаа сургууль суух бол одоо ингээ заримдаа богцоо нөөрээд 20 30 газар алах нь, заримдаа нь бол морь унаа явна. Зөвхөн цаанаа сургууль суугаа барсан дараа ирээд сумнаа сургууль, ирээ хушуунаа сургууль. Зөвхөн тэр үеийн одоо миний суусан баг сургууль анх томтын сургууль бол нэгтэй байх болцсон. Энэ бол засаг сарын талаас бол бүр хушуун дарнуулгээд зарим нь бол аймгийн төвдөр мөлгдсөн. Зөвхөн миний яваа энэ алс хүмүүсийн сүлжээ сургууль бол хижээдэн Монгол сургаан хүмүүжлийн нэг төвийг бол энэ дээр босгож байна. Тэгэхээр эндээс бол монголчуудын өөрийнхөө хижээдэн эндээс Монгол сургаан хүмүүжлийн өв соёлыг бол хүртэж өөрийнхөө үндэстнийхэн төлөө өөрийн хүч нэмрээ өгдөг. Эндхөө би амар ихтэй.
манай энэ миний овоо Алус компани сүлжээ сургуулиуд бол сурагч нар хитэн сууж байгаа телевиз үжтэйгээ адилхан. Биений багшийн хичээлээ сонох дуртай бол нэг хичээлийн сонсон, тэр багшийн соносолоо тэр багшийн соносон. Тасруулдаггүй ховор газар бол хамгийн гол нь бол энэ дээр бол чи нэг багшийн хичээлээ сонсох шээ. Харин багшийн хичээл. Жишээлбэл Монгол хэлний нэг цалгаадсан цагийн хооноос хичээлээ бол 10 багш орж магадгүй. Энэ 10 багшийн ярих кивна маань адилгүй. Зөвхөн монголчуудын энэ одоо арай өөр төрлийн хичээлээ адилхан. Зөв писгийн нэг сэдвээ тайлбарлах байсан. Энэ багш инглиш сэтгэл тайлбарлаж байна. Тэр багш чиг сэтгэл тайлбарлаж байна. Сонголт 10 гэсэн үг. Хамгийн 2007 онд бол энэ одоо борхон болсон жилигч Эрдэнэт багш манай хоёр 2007 оны 3 сараас эхэлж энэ ажил хийсэн. Эхлэхэд Ярангу одоо сэтгэл маш их өндөр. Энэ ажлыг заавал би хийж барна гэж. Зөвхөн ийм соёлын ажлыг хийх үед үнэндээ бол маш их хүчлээтэй. Нэгд бол ийм тусгай мөр гэж ийм монголчууд цөөхөн зөвхөн манаас өөр ийм орлогонд эрэлтгүй болохоо заавал өөрийнх нь хар манаас зоос гаргаж энэ ажлыг хийнэ. Энэ одоо дээрээс дэмжихээр баргүй манаас доор одоо яг үждэг сүлжээг анхаардаг сүлжээнд ордог хүмүүс хэрэглэгчид бас жав сэтгэл талын дэмжлэг хэрэгтэй болж байна. Тэгэхээр тэр нь бол аяндаа. Яагаад вэ гэхээр одоо хэрэглэгчд бол буюу эсвэл одоо манай сүлжээний уншигчид тэр бол аяндаа. Тэдний шаардлагад нь жогдсон эсвэл тэдний үжи харъя гэж бодож байгаа тийм хүсэлд нийцсэн юмсууд монгол сүлжээгүүдээр байгаа л юм чинь. Тэгэхээр бол тэр бол тийм үжигчүүдийн тэр шаардлага юм эсвэл тэдний дамжлаг бол аяндаа л ирнэ. Аяндаа л дээшлэн. Харин хаашил хэрэгтэй нь бол нам засгаас монгол сүлжээгүүд энэ монгол соёлын нэгэн шинэ өгнөө бий бүрлдэж байгаа. Тэр ийм явцад одоо чухстай тийм дамжлагыг эсвэл одоо чухстай тийм улс төрийн талын дамжлаг бас хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо манай чухал медианууд бол жишээлбэл радио, телевиз, сонин, сэтгүүл энэ медианууд бол одоо албаны дэмжлэг, албаны мөнгөөр ингээд санхүүжиж байна. За ер нь одоо манай интернет гэхээр Монгол интернетэд байгаа энэ монгол сүлжээнүүд одоо энэ ер нь бас одоо албаны чиглэлээр санхүүжих хэрэгтэй гэж би боддог. Учир нь бол энэ бас одоо ер нь нөгөө сэтгүүл, сонин, телевиз, радиогийн одоо бүгдийн багтаас нь том медиа байж байна. Тэгэхээр одоо ер нь монгол соёлдаа одоо бүгдээрээ одоо бүр сайхан сэтгэл нэгтэй сэтгэлийн холбоотой ингэж анхаарах нь бол хамгийн чухал. Одоо манай монгол сүлжээг анхаарыг. За энэс хаанд манайдын монгол соёлдаа сэтгэлэн тавь. Ер нь одоо манай самбарын соёлын дэлгэцчид бас идэх анхаарал тавьж. Энэ дэлгэцээр биднээс бас манай монгол соёлд одоо ямархан байдалтай байна. Жишээл манай амьдрал зөвхөн ямар болж байна. Эл талаар ингэж ариун сэдвүүдийг ингэж ярих гэж. Тэгээд манай өөрөө самбарын соёлын дэлгэцч өөрөө бас нэг сүлжээ байна. Самбарын соёлын дэлгэцийн нэг сүлжээ байна. Энэ сүлжээн дээр ч гэсэн одоо болоод манай монголчууд бас илүү хүн өөрийнхөө сэтгэл бодол санаа бодлоо бас энэ дээр бичиж байгаарэ гэсэн юм нэг санууламжийг одоо манай үжигчдэд дэвшүүлээ гэж бас бодож байна.